Сайн байна уу? Чигөө таруудын YouTube сувг тавтай морил. За, энэ удаагийнхаа мэргээр 1 жилийн дараах чамаас одоогийн өөрт чинь ирж буй мессеж гэсэн сэдвтэй имэйлийг хийх гэж байна. За, энэ мэрэг маань болохоор хизээч үзсэн та тухайн цаг хугацаанаасаа 1 жилийн дараах өөрийгөө өөрөөс чинь ирж байгаа мессеж гэж хүлээж авахд болно. За, тэгээд өнөөдрийн мэрэг маань 3 сонголттой байгаа. Зүүн гар талаасаа 1, 2, 3 гэсэн дараалал сонголтоо хийх боломжтой. 3 хүзрөө хараад өөрийнхөө хамгийн их татагдж байгаа нэг хүзрөө сонгоод мэргээ хүлээж авах боломжтой. Харин ордны чулуугаараа өөрийнхөө ордоор мэргээ үзхийг хүсэж байгаа хүмүүстэй зориулаад ордны чулуунуудаа гаргаж ирсэн байна. За, 1-р сонголтын дээр маань хонь, матар, ихэр, охин гарч ирсэн байна. За, 2-р сонголтын дээр маань мэлхий, нум, үхэр, хилэнц. За, 3-р сонголтын дээр маань заагас, жинлүүр, хумах, арслан гэсэн юм орнууд гарч ирсэн байна. Ингээд та бүхэн маань тухтай сонголтоо хийгээд бичлэгээ үзээрэй. За, эхний сонголтыг хийсэн та бүхэн маань сонголтынхоо хэсэгт, уншлагынхаа хэсэгт тавтай морил. За, ингээд хамгийн эхлээд таны одоогийн нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг хамтдаа харцгаая. За, одоогийн нөхцөл байдлыг энэ хөзрөөр үзье. Six of Cups гарч ирсэн байна. Eight of Wands. За, Hanged Man хөзөр маань гарч иржээ. За, 3 сэлэм. Justice. Цагаад Six of Cups гарч ирсэн байна. За, эхний сонголтыг хийсэн хүмүүсийн маань одоогийн нөхцөл байдлыг гээд харахаар ямар нэгэнтэй дассан мэдсэн турсан одоо газраасаа холдох ч байгаа одоо орчноо сольж байгаа хүмүүс бол бас байх шүү байна. За, мөн гэр бүлээрээ ямар нэгэн аялал зугаалга төлөвлөсөн тэрийг ингээд хэсэг ядан хүлээж байгаа хүмүүс бас байх шиг байна. Мөн одоо ингээд хүүхдтэй холбоотой ямар нэгэн зүйл таны амьдралд бол маш тодорхой харагдаж байна л да. Жишээ нь гэртээ одоо хүүхдээ өсгөөд байж байгаа ч юм уу те төр зүрийн ийм ажлын завсарлага авсан байдал бол бас завсарлага авсан буюу одоо нэг хүүхдээ асрангаараа гэртээ ингээд байж байгаа бас хүмүүс байна гэж харагдаж байна. Мөн одоо зүрх сэтгэлийн хувьд ямар нэгэн ийм таныг шархлуулсан ч юм уу ямар нэгэн ийм гомдоосон тийм газар орчноос бол те холдъё тухайн одоо газараа өөрчлөе ч юм уу гэж бодож байгаа юм хүмүүсээс байх шүү байна. Маш их юм ядралтыг мэдэрж байгаа тухайн газрыгаа өөрчилж те шинэ орчинг өөртөө үүсгэх өөрийнхөө бодол мэдрэмжийг сонсож те ялангуяа одоо маш ухаалгаар логиктойгоор шийдвэр гаргахыг хүсэж байгаа хүмүүсээс байна гэж ингэж харагдаж байна. За, мөн ямар нэгэн одоо ганцаарчилсан аялал ч юм уу ер нь нэг ийш тийшээ те хөдөө гадаа явах ч юм уу эсвэл өөр улс орн руу аялж үзэх төлөвлөгөөтэй хүмүүс бас байх шиг байна. За, дахиад нэг за 10 сэлэм гарч ирлээ. За, 3 аяг. Саяхан нэг фестивалуудад яваад байсан те хүмүүс шиг харагдаж байна. Тийм хүмүүс бас орж иж үзэж магадгүй. Ер нь ингээд энэ зуны гэх юм уу те ингээд одоо сүүлийн үед илүү их ингээд өөрийгөө сонсож өөрийнхөө дуртай зүйлийг хий, өөртөө цаг гаргая гэж бодож байгаа те. Ядарсан ийм стрессцэн байдлаасаа гарахын тулд өөрийнхөө төлөө үйлдэлүүд хийж байгаа гэсэн ийм мессеж бас орж ирж байна. За, мөн нар хөзөр маань гарч ирлээ. Тэгэхээр яг
тухайн тэ нөхцөл байдал ямар хэцүү хүн зүйл байсан ч гэсэндээ ямар ч гэсэн та ингээд өөрийнхөө дотоод хүүхдийг баярлуулж гэх юм уу өөрийгөө илүү нээлттэйгээр ингэж илэрхийлж өөрийгөө илүү их сонсож тэ хүслээ илүү их ингэ сонсхийг зорж байгаа хүмүүс маань энэ группт маань илүү их орж иржээ. За мөн хүүхдээ асаад гэртээ байгаа хүн гэж бас түрүүнд хэлсэн тэ айгүйх байх шиг байна. Мөн ихний зургийн сонголтын дээр маань ч гэсэндээ одоо хүүхдээ хүлээд байж байгаа хүмүүс бас байж магадгүй. Таны хувьд гэх юм бол ер нь энэ одоо ихний сонголтыг хийсэн хүмүүсийн маань хувьд гэх юм бол айгүй юм зөөлөн сэтгэлтэй юм шиг бол харагдаад байна л да. Юм юмыг хүн юмд айгүй амархан гомддог хэрнээ тэр зүйлээсээ ингэж хурдан мартдаг ч юм уу те хурдан гарч чаддаг өөрийгөө зугаацуулж баярлуулах одоо чадвартай гэх юм уу ингээд гутраал гунаал ингээд байгаал юмыг ингээд тэрний нэг гэсэн юм нэг хинэгний буруу болгоод байдаггүй айгүй ингээд тухайн нэг хэцүү нөхцөл байдлаасаа амархан гардаг гэх юм ч хаашаа ер нь ингээд гарч чаддаг тэр нь болохоор өөрийгөө зугаацуулах ч юм уу өөрийгөө илэрхийлэх ч юм уу эсвэл гоё ингээд хувцлалт бие авч явах байдлаараа өөрийнхөө сэтгэлийг засдаг шопинг хийх дуртай ч юм уу тийм төрлийн хүмүүс бас ихний энэ сонголтод маань орж ирсэн байх магадaltaй бол харагдаж байна. Ер нь их өөдрөг зөөлөн сэтгэлтэй гал энергитэй ч юм уу тийм ийм хүмүүс байна. За дахиад нэмээд хүзэр дэлгий. Таны амьдралд ямар нэгэн байдлаар шийдэхийг хүсэж байгаа ч юм уу те асуудал гэж бодож байгаа зүйл юу байна вэ гэдгийг харъя. Ace of Cups гарч ирсэн байна. Хоёрын сава. За энэ авъя. Пэйж усурц гарч иржээ. За эндээс харахад ямар нэгэн зүйлийг эхлүүлэх ийш тийш одоо амьдарч байгаа газар орчноо солих ч юм уу эсвэл сургалт ямар нэгэнтэй өөрийнхөө одоо нөгөө мэддэг чаддаг зүйлээ сайжруулахын тулд ямар нэгэн алхам хийх тэр нэгэн гадагшаа явж сурах ч юм уу эсвэл ямар нэгэн сургалтанд суух ч юм уу тэг илүү их ингээд өөрийнхөө мэдлэг чадрыг сайжруулахыг хүсэж байгаа хүмүүс бас байна л да. Одоо энэ нэг илүү их сайжрыг илүү их алсын хараатаагаар гэх юм уу тэг хийж байгаа зүйлээ сайжруулъя арай юм өөр орчинд очие шинэ хүмүүстэй танилцъя ч юм уу тэг эсвэл шинэ бизнес хийж үзье ч юм уу тэг айгүй ингээд догтлол бас эндээс харагдаад байна л да. Гэсэн хэдиж бас айгүй ухаалаг. Тэгэхээр таны хувьд бол хэрхэн яаж одоогийн энэ нөхцөл байдлаасаа өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг бодож байгаа зүйлийгээ тэ биелүүлэх вэ? Хэрхэн одоо тухайн хүнтэйгээ ие болж нөхцөл байдлыгаа илүү сайжруулах вэ, ойлголцоо сайжруулах вэ гэдэг тал дээр танд нэг юм шийдэх хэрэгтэй, сонгох хэрэгтэй сонголтууд ч юм уу тэ таны амьдралыг одоо байж иж магадгүй гэсэн юм мессеж бол гарч ирж байна. Одоогийн нөхцөл байдал дээр чинь хэцүү санагдаж байгаа зүйлийг чинь оракл хүчнээс дэлгэж харъя. Хэцүү санагдаж байгаа. За ийм хүзэр гарч ирсэн байна. Таны хувьд одоо яг энэ нэг танд хэцүү санагдаж байгаа зүйл гэх юм бол яг ийм нэг харах өнцгөө юм уу эсвэл яг өөрийнхөө бодит байдлыг хүлээн зөвшөөрөх юм уу те. Яг одоогоор бол яг чадахгүй юм уу яг энэ баригдаад байгаа нөхцөл байдлаас яг гарч чадахгүй юм шиг санагдаж байгаа ч гэсэндээ явандаа бол гарах боломж бол танд байгаа. Гэхдээ яг одоохондоо яг ингээд хүчээр тухайн зүйлийг ингээд хий гэж оролдохын орон тухайн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөд яг үнэндээ одоо миний хувьд энэ бол ингээд боломжгүй байгаа юм байна. Гэхдээ би алсын хараатай төлөвлөгөөтэйгээр байж чадах юм бол байх юм бол тий тухайн зүйл маань ирээдүйд ингээд бүтэх боломжтой байж магадгүй. Тухайн бүтэх боломжийг нь биелүүлэх боломжоо илүү ингээд сайжруулъя гэсэн юм бодол мэдрэмжтэй байхыг одоо ертөнцөөс танд магадгүй зөвлөж авах боломжтой. За тэгээд нэг оракл хүзэр дэлгэж үзье. Одоогийн нөхцөл байдал дээр нь
ямар нэгэн танд ингэж хайраа зориулахгүй болохгүй зүйл гэх юм уу те. Тухайн зүйлийг өсгөж хүмүүжүүлэх ч юм уу эсвэл тэтгэж тэжээх ёстой тийм зүйл таны эргэн тойронд байна. Энэ хүүхэд ч юм уу эсвэл таны тэжээдэг амьтан ч юм уу, ургамалчин ч юм уу ямар нэгэн тухайн зүйлийг ингээд орхиод өөрийнхөө хувийн карьерийг ч юм уу, хувийн одоо зүйлээ ажиллаж ч юм уу те хөөгд явах боломжгүй юм нөхцөл байдалд бол энэ та одоо энэ энэ одоо бүрээний гэх юм те дуурах хаашаа дуурах яаж дуурдаг болохыг нь шийдэх хүн юм шиг айгүй юм том хариуцлага тань дээр байгаа юм шиг мэдэрч юм л та. Та гэхдээ энэ зүйлд өөрийнхөө яг юм дотоод хайрыгаа дотоод тэр зөөлөн сайхан сэтгэлийг зориулж байна. Яг ингээд энэ яг ингээд хүүхэд ч юм уу эсвэл гэхээс илүүтэй бас зарим талаараа юм ажил мэргэжил ч юм уу яг тухайн зүйлийг яг одоо ингээд бөөцөлөөд айгуу сайн ингээд хордож босгож авахгүй бол ирээдүйд жоохон хэцүү байж магадгүй гэсэн бодол танд хүрчээж магадгүй. Тэгээ та өөрөө угаасаа энэ зүйлийг ирээдүйд ингээд сайхан зүйл болно чадна одоогийнхоосоо илүү дээр нөхцөл байдал таны амьдралд иргэд хурж ирнэ гэдгийг та бол мэдж байна. Үн цэнтэй зүйл байх болно гэдгийг та бол мэдж байна. Гэтэ танд жоохон тодорхой хэмжээний өөрийн гэсэн хувийн орон зай ч юм уу ганцаараа байх цаг ч юм уу те нэг тийм зүйл бол хэрэгтэй байх шиг байна л да. Айгүйх ядарч байгаа юм шиг нэг юм одоо тэгээд хийхгүй байхаас өөр яах вэ гэсэн нэг тийм мэдрэмж орж ирээд байгаа байхгүй юу. Гэтэ ингээд айгүй ядарч байгаа болдог бол ингээд нэг гоё амарч хансан ч юм уу те. За магадгүй танд айгүй ингээд витамин ч юм уу дутагдчихж магадгүй юм байна л да. Өсч унтсан ч юм уу те жоохон ингээд нэг сэрэгд нар болсон. Ус дутагдчихэж магадгүй тэгэхээр тэр тал дээрээ бас хийж байгаа зүйлтэй ингээд улайрах нь яг уу байж болох ч гэсэндээ илүү ингээд ус уух ч юм уу тэжээлэг зүйл хэрэглэх ч юм уу тийм нөхөө байдлаар өөрийгөө бас тэжээж тэтгэх нь бас яг одоо танд хэрэгтэй зүйлээж магадгүй. За тэгээ нэг жилийн дараах нөхцөл байдал ямар байх вэ гэдгийг нөхцөл насаа харъя. Nine of Cups-тай хүсэл биелдэх үзэр бол нөгөө wish card буюу одоо нөгөө хүсэмжит үзрийн нэг нь бууж ирж байна. За энэ хоёр хүзэр гараад ирлээ. За нэг жилийн дараах таны нөхцөл байдал гэх юм бол та яг одоо те ирээдүрөө харцсан одоо энийг яах вэ тэрийг яах вэ энийг одоо яаж шийдвэл болох вэ гэж эргэлдэж байгаа айж байгаа ч юм уу те төлөвлөж байгаа эсвэл яг ингээд айгу болохгүй сайн мэддэхгүй ч гэсэндээ яг итгэл үнэмшлэрээ гэсэн юм хандлагаар хандж байгаа юм байж магадгүй. Гэхдээ нэг жилийн дараа гэх юм бол та ямар ч байсан нэг шатыг даваад гарцсан. За одоо яг ингээд сэтгэл санаанд чинь те хэцүү байгаа яах вэ гэж айж байгаа зүйл чинь биелсэн байна ямар ч байсан. За тэгээ ер нь бол та одоо өмнө нь бол алийг нь сонгох уу яаж зэрэг хийх юу ч юм уу те гэж бодож ирсэн зүйлээ аль хэдийн амжуулсан болгоцсон ер нь ингээ гартаа бүхнийг оруулсан байна. За мөн амьдралын чинь нөхцөл байдал нэлээ юм тогтвортой болсон те. Магадгүй таны яг одоо ингээд санаа зовж байгаа зүйл чинь шал эсрэгээр ерөөсөө магадгүй зарим тохиолдолд ерөөсөө бүтээгүй зүгээр л тухайн үеийн бодол байсан. Эсрэгээрээ та ингээд найз нөхдөдтэй болсон те шинэ хүнтэй танилцмаар байсан бол тэр хүнийгээ олсон ч юм уу. Ийм сайхан ирээдүй бол ирчихсэн байна. Ямар нэгэн байдлаар та шинэ зүйл эхлүүлэх гэж оролдож исэн бол те та нэг аягийг яг одоо өөртөө амьдралдаа үүсгэсэн байсан бол тэр аягаа 9 ширхэг болгож чадсан ч юм уу үржүүлсэн те үржүүлж одоо хоримтлуулж бий болгож ингэж чадсан байна гэж харагдчихжээ шүү. Амьдралын чинь талбар бүр дээр шин зүйл сайхан мэдээнүүдд ирсэн байна. За дөрвөн аяг. Та гэхдээ дахиад би одоо энэ байдлаасаа яаж дахиад илүү ингэж сайжрах уу? Өшөө илүү надад гоё юм санаа. Бүр илүү яаж бүтээлж байх юм те бүр илүү яаж ингэж одоогийнхоо энэ үе шатаас тийш өсгөх гэд бас ингэ бодоод гэхдээ бас тодорхой хэмжээний нэг юм төвшөнд хүрсэн учраас та айгүй сэтгэл хангалуун бол байна гэж ингэж харагдаж байна. За нэг жилийн дараа биелсэн байгаа зүйлс дээр за 7-гийн аяг ер нь аягны хүзэрнүүд айгүйх гарч ирж байна те та болохоор юм бүтээлч маягийн гэх юм уу
өөрөө юм үйлдвэрлэдэг ч юм уу, өөрөө юм хийдэг ч юм уу, тийм төрлийн хүн байж магадгүй. За дахиад Queen of Cups гарч ирлээ. Нэг ядраад хүсэж нүнаад ч юм уу эсвэл хумшин хугараад ч юм уу арьс чинь ингээд байгаа байж магадгүй. Гэхдээ жилийн дараа бол та ингээд айгүй өнгөлөг өөртөө нэг цаг гаргаад ингээд суучих цагтай нэг ганц дарс тухтай уучих цагтай тийм болсон байгаа юм л да. Ингээд ганцаараа өөртөө цаг гаргах цаг одоо байхгүй байгаа ч гэсэндээ харин ирээдүйд болохоор та ингээд нэг ганцаараа дуртай газараа очиод сууж байгаа ч юм уу тийм орон зайг өөртөө үүсгэж чадчихна. Тэгээ таны амьдралд магадгүй шинээр ямар нэгэн хин нэгэн орж ирсэн ч юм уу эсвэл үргэлж одоо та ингээ ганцаараа хийхгүй болохгүй байдаг зүйлсийг чинь хуваалцах хин нэгэн нэмэгдсэн хин нэгний одоо өөрөөр бол одоо нэг хурчин ч юм уу эсвэл найз залууцсан ч юм уу илүү их тань ингэж ойртож тусалж дэмжихийг хүсдэг болсон байгаад байна. Нэг жилийн дараа бол та ер нь л ингээд айгу гараасаа айгу хэм гаргасан л байх юм байна. Хүсэл мөрөөдөл чинь биелцэнтэй энийг тийм тухтай, тайван, баяр жаргалтай орчин нөхцөл бол нэг жилийн дараа тохиолдож байна. За тэгээ энэ бүхэн биелэхээс өмнө таны амьдрал дээр ямар тохио ирж болох вэ? Ямар тохио ирж болох вэ гэдгийг харъя. Одоо энэ таны бодож байгаа хүслүүд ч юм уу, төлөвлөж байгаа ажлууд чинь биелэхийн өмнө танд юу тохиолдож болох вэ? Та ер нь ингээд ийш тийшээ явж айгу олон хүнтэй уулзаж олон хүний зөвлөгөөг авч ч юм уу олон зүйл сонсож ч юм уу айгу хийм туршлага хуримтлуулах юм байна. Сургалт мөргөлтөн суудаг ч юм уу өөрийгөө хөгжүүлдэг ч юм уу янз янзаар үзэж жоохон мөнгө зарж магадгүй юм байна. Тухайн зүйлийг ингээд биелүүлэхийн тулд тодорхой хэмжээний хөрөнгө шаардлагатай болж магадгүй юм. Нэг тийм дэмий юм ч мөнгө өрөөд аа мó гэсэн бодолд бас өгөх гэж магадгүй. Гэхдээ та ингээ олон хүмүүстэй уулзах илүү их ингээ танил талын хүрээгээ нэмэлтэлэг эсвэл тэг хүмүүстэй уулзаж илүү ингээд одоо харах өнцгөө өөрчлөх ч юм уу хүмүүсээс сүлгэр жишээ авах ч юм уу тиймэрхүү зүйл таны амьдралд илүү тохиолдож ингэсний дараа энэ одоо бэлдсэн бүхэн чинь айгүй ингээ гоё өнгөлөг өдрөг болцсон байх юм байна. Хин нэгэнтэй танилцах ч юм уу бас нэг юм амьдралд чинь хин нэгэн орж ирэх магадaltaй юм байна. Магадгүй энэ туслах хүн танд ингэж өрөөлж тусалдаг хамтдаа юм хийж бүтээдэг таныг нэг юм тайван суугаад чинь хүргэх хин нэгэн бас амьдралч чинь гарч ирэх боломжтой гэж ингэж бол гарч ирж байна. За тэгээд нэг жилийн дараах өөрөөс чинь юу гэж мессеж ирж байна вэ гэдгийг харъя. Өөртөө юу гэж мессеж өгч юм бэ? Массаж. Магадгүй нэг жилийн дараа айгүй ингээд ерөөсөө ингээд магадгүй одоо ингээд ерөөсөө турч чадахгүй ч юм уу турах гэхээр ингээд жин буурахгүй байгаад хэлбэр нь өөрчлөгдөхгүй байгаа хүмүүс маань нэг жилийн дараа яг ийм тууштайгаар яг ийм гол point дээр анхаарал явах юм бол айгүй гоё юм үзэсгэлэнтэй нарийнхан бэлхүүс ч юм уу эрүүл биеийг бүтээж чадсан байх нэ. Би тэр одоо хүсэжсэн зүйлээ би бүтээсэн шүү гэсэн юм. Массажаар ингээд булчингаа судалж байгаа ч юм уу эсвэл биеийнхээ одоо нөгөө булчирхаануудыг сэргээж байгаа ийм төрслөл байна л да. Тэгэхээр таны хувьд бол glow up ямар нэгэн юм өөр дээрээ шинжилт дэвшил сайжралт бол хийж чадсан байгаад байна. Тэгэхээр тэрийг хийж чадна гэдэгтээ итгэл үнэмшилтэй байгаарай. Итгэл үнэмшилтэй байгаарай. Тэгээ жилийн дараа гэхэд бол өөрийнхөө хүсэжсэн зүйлийг идэх хэмжээний хүсэж байгаа зүйл рүү газар руугаа явах хэмжээний ч юм уу нэг тийм боломж бол аль дээр надад гараад ирсэн шүү гэж л ингэж харагдчихээн. Тэгэхээр өгж байгаа мессеж гэх юм бол одоо нэг айгүй их ингээд яарах гэх юм уу өөрийгөө хит их ингээд шахах ч юм уу стресстүүлэх бүр ингээд би яг энийг л хийхгүй бол гэсэн нэг тийм шахалтаа багасгаараа илүү өөртөө гаргах хувь хүндээ гаргах цагаа нэмээрээ гэж ингэж бол хэлж байна.
Тэгээд дээрэс нь илүү их зүйл мэддэг болоорой, илүү их зүйл уншаарай гэж ингэж бол хэлж өгч байна. Олон зүйл сонирхоорой. Дээрээс одоо хүртэл ингээд сонирхож байгаагүй ч юм уу шал өөр салбарын зүйлийг тэрэндээ сонирхож үзээрэй гэсэн мессеж бол гарч ирж байна. За тэгээд дахиад нэг мессеж аваад өөрийнхөө зүүн совинг сонсоорой гэж байна. Өөрийнхөө зүүн совинг сонсоод тэ нэг тийм цаанаасаа тухайн зүйлийг хиймээргүй юм шиг хийсэн зөв юм шиг санагдах тийм үеуд бол гарч ирнэ. Тэгэхээр тэр одоо өөрийнхөө дотоод дуу хоолойг бол маш сайн сонсож дотоод болон гадаад дуу хоолойгоо нийлүүлж тэ алхам үйлдэл хийгээрэй гэсэн юм мессеж бол гарч ижээ. Тэгэхээр жилийн дараа таны хүсэл мөрөөдөл бол ямар ч байсан биелсэн байх болно. Та маш сэтгэл хангалуун ийм амьдралыг өөрөө бүтээж чадсан байх болно. Өөрийнхөө дотоод дуу хоолойг илүү сонсоорой. Тэ өөрт байгаа зүйлээ илүү ингээд дэлгэрүүлж томруулаарай гэсэн юм мессеж бол гарч иржээ. За тэгээд энэ хүртэл мэргийн маань утсан та бүхэндээ баярлалаа. Хэрвээ таалагдах юм бол лайк дараарай. За ингээ 2 дугаар сонголтыг хийсэн та бүхэн маань урилгынхаа хэсэгт тавтай морил. Тэгээ хамгийн эхлээд таны одоогийн нөхцөл байдлыг бол харах болно. За та бүхэн маань ордны чулуугаараа юм уу эсвэл энэ хөдрийг сонгож орж ирсэн байх учиртай. За энэ хөдөр дээр маань онгоц, галтуул, далай, машин гэх зэрэг зүйлсийг бол нар тий тэнгэрийн хаяа зэргийг төрсөлсөн байна. Ингээд харахаар надад бол нэг тийм галтуул, онгоц нэг тийм дэлбэрээд байгаа юм шиг хэрнээ нэг тийм тайван юм шигтэй нэг тийм дулаахан мэдрэмж бол төрж байна. За танд ямар мэдрэмж төрсөн бэ? Хэрвээ хуваалцахыг хүсвэл комент хэсгээр бичээрэй. За ингээд одоогийнх нь нөхцөл байдлыг харъя. За Hierophant 7-гийн зоос болон Temperance өдөр гарч ирсэн байна. Нэг тийм будаатай банштай цэ сүтээ цэ гэсэн мессеж айгүйх орж ирлээ сая. Саяхан тиймэрхүү төрлийн хоол хийж идсэн хүмүүс байгаа юу? Ийм сонголтыг хийсэн хүмүүс өтер хэрвээ байх юм бол комент хэсгээр үлдээгээрэй. Сонирхолтой. За энэ төрлийн хүмүүс маань за таны одоогийн нөхцөл байдал магадгүй таны хувьд ямар нэгэн зүйлийн үр дүн хүлээж байгаа, ямар нэгэн хийсэн зүйлийнхээ үр ашгийг гэх юм уу те үр дүн аягүй хүлээж байгаа хүлээж ин за тэгээд ер нь бол гэрийн ажил одоо албан тушаал нийгэмд их өөрийнхөө байр суурь гэр бүл мэдлэг боловсрал гэх юм уу те эдгээр зүйлсийг одоо нөгөө эрүүл мэнд ч гэдэг юм те эдгээр зүйлсийг айгуу ингээ баланстайгаар авч явахыг та хэд маань энэ сонголтыг хийсэн хүмүүс маань айгуух нарийн чухалчилж үздэг юм байна. Ер нь юмны балансыг барина гэдэг бол бүх зүйл гэж боддог ч юм уу те дараа амжилттай урагшлахын нэг одоо их үндэс гэж боддог ч юм уу. Ер нь ийм баланс бол таны амьдралд айгуу чухал юм байна. Тэгээ сүүлийн үе та болохоор өөрийнхөө эрүүл мэндэд айгүйх анхаарах болсон. Яг ингээд юмыг ном журмын дагуу хийхтэй яг хідэн ингээд амьдралынхаа нөгөө энгийн хэв маяг гэх юм те өглөө тэдэн цагт босоод тийм хийгээд ингэн гэсэн рутинтэй болж эхэлж байгаа. Болцсон ч юм уу те. Тухайн зүйлийг маш сайн баримталдаг ч юм уу. Үүний үр дүнд ингээд тооцоолсон хүсэжсэн эрүүл мэнд баны эрсдэл гэдгийг мэддэг болсон ч юм уу те мэддэг яг тийм баланс айгүйх амьдралдаа барих гэж оролдож байна.
Тэгээ мөн сүүлийн үед ямар нэгэн зүйл шинээр суралцсан ч юм уу, шинээр эсвэл юм хийж эхэлсэн ч юм уу тэгээ тухайн зүйлийг ингээд амжилттай гэх юм уу гартаа оруулахыг яг одоо айгүйх чармааж гин. Гэтэ яг тэр зүйл чинь яг сансны чин дагуу ингээд шууд гарт чинь орчихгүй байгаа ч гэснээр баг сайжирч байгаа тэр мэдрэмжээ хараад ер нь бол айгүй ирээдүйтэй маань болох юм байна гэсэн юм урам зориг авч байгаа хүмүүс бол бас байна. За мөн саяхнаас ямар нэгэн зүйлийг ер нь бол ингээд ихлүүлье. Тэр нь болохоор нэг юм боловсралтай холбоотой зүйл ч юм уу боловсралтай оюун санаатай холбоотой ч юм уу ямар нэгэн юм шин зүйл суралцаж эхлэе. Эсвэл шин одоо алхам хийж эхлэе ч юм уу нэг тийм тодорхой зорилго тавиад тэдэн жилийн дараа тийм болно юм. Тэдэн сарын дараа тийм болно ч юм уу юм. Нэг яг юм тодорхой зорилго тавиад тэрнийхээ төлөө хөдөлж эхэлж байгаа. Эхлэх гэж байгаа хүмүүс бас энэ группт манай орж ирсэн байна гэж бол харагдаж байна. За мөн сүүлийн үед гэх юм уу одоо мөнгөтэй холбоотой, инфляцтай холбоотой ч юм уу эсвэл нэг тэр талын боловсролыг илүү их ингээ сайжруулах ч юм уу мөнгө санхүүгээ удирдах ч юм уу мөнгө санхүүгээ удирддаг зуршил гэх юм уу дадал гэх юм уу тэр зүйлийг ингээд одоо амьдралдаа оруулъя, тэрийгээ шинжилгээ сайжруулъя гэж бодож байгаа хүмүүс бас энэ 2 дугаар сонголтын дээр манай орж иржээ гэж ингэж бол харагдаж байна. Ямар нэгэн таны хувьд тийм өөрийнхөө амьдралд ялалтыг мэдрэхийг айгүй хүсэж байгаа. Өөрөөрөө бахархахыг хүсэж байгаа. Түүнийхээ төлөө үйлдэл хийж байна гэсэн юм мессеж бол орж ирж байна. За тэгээд дахиад нэмэлтээр хүзэр дэлгий. Таны яг амьдралд чинь одоогоор тулгамдж байгаа асуудлууд юу байна вэ гэдгийг харъя. Knight of Swords. Хоёрын Pentacle зоос. Гурван аяг болон 6-гийн сэл саваа гарч ирж байна. Ялцчгүй л нэг тийм ялалт гэх юм уу удаан хугацаанд хийж ирсэн зүйлийнхээ одоо үр шимийг хурдхан шиг ингээд харахыг, амсахыг, өөрөөрөө бахархахыг тухайн зүйл маань хийсэн зүйл маань зүв байсан юм шүү гэдгийг хурдхан шиг тийм мэдхийг хүсэж байгаа. Ямар нэгэн зүйлийг айгүйх ингээд хүлээгээд төвчж гин гэсэн юм байдал бол гарч ирээд байна л та. Тухайн зүйлийн хариуг ямар нэгэн зүйлийн хариуг сонсох гээд дотроо амар яриад байгаа ч гэсэндээ гадна талдаа нөгөө зүйл нэм цаг хугацаатай ч юм уу үнэлэгдэх гэх юм уу тэр нэг цаг хугацаа байгаа учраас тэрийг ингээд хүлээж байгаа. Тэгээ таны хувьд болохоор нэг өөрийн чинь одоо зан чанарт гэх юм уу юмд ингээд айгу яаруу шийдвэр гаргацдаг. Тэрнээсээ болоо жоохон ингээд өөртөө сэтгэл ханамжгүй байгаад идэх ч юм уу тийм нэг шинж чанар хэрвээ зан чанар байдаг бол тэрийг ингээд засахын сан гэж тэрэн дээрээ нуцтай хандаж эхэлсэн гэж бол харагдаж байна л та. Жишээ нь одоо ингээд яарад ч юм уу адгаад ч юм уу шийдвэр гаргацдаг байсан бол одоо тийм нэг мэдрэмж төрөх үед түр өөрийгөө зогсоогоод ингээд сонсож нэг амьсгал авч үздэг ч юм уу эсвэл хүнд ингээд амар хурдан юм хэлждэг болвол тэрэн дээрээ ингээд ажиллаад аль болох ширүүн дөрөв гэлэхгүйгээр хүмүүстэй ингээ гой найз нөхөд шиг хандаж сурах ч юм уу эсвэл илүү найз нөхдөйгөө хүрээллийг тэлэх хүмүүс тааруулж биш гэх юм уу тийм өөрийгөө дотроосоо ингээ гой одоо хүмүүжүүлнэ гэх нь хаашаа ер нь бол нэг тийм өөр дээр ажиллаад өөрийнхөө байдаг ч гэсэндээ илүү найз нөхдөйгөө нэмэхтэй өөрийг яг юм өөртөө чинь нийтлэн сонирхолтой зан чанартай ч юм уу өөртөө чинь нэг тийм таарах хүмүүсийг өөрийнхөө амьдралд ингээ оруулж ирэхийг хүсэж байгаа. Тийм байдал харагдаж байна л да. Одоохондоо ч юм уу эсвэл өнгөрсөнд ч юм уу ер нь л жоохон найз нөхдийн хүрээллээ эргэж харах хэрэгтэй юм байна. Өөрийнхөө зан чанарыг эргэж харах хэрэгтэй юм байна ч гэдэг юм уу тэр тал дээр ингээд айгүйх өөрийгөө жоохон шүүмжилдэг байсан төрлийн хүн байж магадгүй гэж бол харагдаж байна л да.
тэрийгээ ингээд засахыг айгүй хүсэж байгаа. Нэг яг нэг юм ижлэгэн сонирхолтой ч юм уу, ижлэгэн зорилготой хүмүүстэй нийлээд шин зүйл хийж үзэх ч юм уу, ийм зорилгоо биелүүлж үзэх ч юм уу те. Тухайн бодож байгаа зүйлээ тухайн хүмүүс ийм бүлгэмдлийг үүсгээд нэг тийм бодож байгаа нэг ийм төвтэй зүйлээ бөөнөрөө хамтдаа хийж үзэх ч юм уу, нэг тийм ивент зохиодог болох ч юм уу, нэг тийм зүйл бас айгүй орж ирж байна. За тэгвэл дахиад тэндээс оракл хүзэрнээс энэ хүзэр гарч ирнэ. Зя. Одоогийн энэ нөхцөл байдлаа илүү одоо ингэж сайжруулахын тулд ч гэх юм уу те. Таны хувьд болохоор оюун санаагаа айгүйх ингээд цэцлэгийг оролдож байгаа. Магадгүй ингээд оролдож эхлэегүй. Яг ингээ өөр дээрээ ажиллаж байгаа ч юм уу те, тиймэрхүү төрлийн хүмүүс байх юм бол та магадгүй эргэн тойрныгоо гэр орноо ч юм уу хэрэггүй болсон зүйлээ хаях ч юм уу, эсвэл айгүй хөглөрсөн ширээтэй байгаа одоо ширээг цэгцдэг ч юм уу те. Нэг ямар нэгэн тийм нэг өөрийнхөө жижиг зүйлсээс эхлээд хийж эхлэх юм бол таны ингээд зарим одоогоор те жоохон юм нэг гацаад байгаа ч юм уу нөхцөл байдлууд чинь айгүй тодорхой болж эхэлнэ гэж ингэж хэлж өгч юм л доо. Та ингээд нэг юмнаас ингээд айгүй зуурсан, тэгээд тэрийг ингээд тавьж чадахгүй ч юм уу. Уг нь ингээд яг ингээд тухайн зүйлийг те зэгцэлж анзлын дараа өөрийн чинь нөхцөл байдал, өөрийн чинь өөрийгөө хүлээн зөвшөөрөх байдал ч гэх юм уу те, тийм зүйлс бол ингээд сайжирж өөрчлөгдөг гэдгийг мэдээд байгаа. Тэгсэндээ ямар нэгэн зүйлээс ингээд салж чадахгүй зуралдаад байгаа чинь таныг жоохон удаашруулж байна гэсэн ийм мессеж бол оракл хүзэрнүүдээс орж ирж байна л да. Гэхдээ та болохоор айгүй тийм ухаалаг, ер нь ингээд юмыг холоосна гэх юм уу те, томоор харж чаддаг ч юм уу, эсвэл юмны үнэн чанарыг ингээд тунгааж бодож чаддаг. Гэтэ зарим зүйлийг өөрийнхөө амьдрал дээр яг бодсон шиг хэрэгжүүлж чадахгүй байгаа нь бодит өгнө ч гэсэндээ тэр зүйлийг хэрэгжүүлж эхлэхийн тулд одоо тэ жижиг хажиг тавилгын байр шил, эсвэл гэр орны одоо нөгөө хитрхи ийм навширсан байдлыг ч юм уу тэ засаг залруулахаас эхлүүлээд ямар нэгэн зүйлийг хөнгөлж хойсолж тавьж явуулахаас эхлүүлээд таны одоо энэ бодож байгаа хүсэж байгаа инкинсан гэсэн хүсэл мөрөөдөл чинь бол биелэлээ олох тэр зам буй шат руугаа орж эхэлнэ гэсэн юм мессеж аль энэ хоёр хүзрээс бий болоо. Тэгээ нэг жилийн дараа таны нөхцөл байдал чинь яг ямар болсон бэ гэдгийг үргэлжлүүлээд харъя. Вау, за сан буюу нар хамгийн гоё хүзэр гарч ирлээ. Энэ бол ерөөсөө л амжилттай бүх одоо хүсэл мөрөөдөл биелэхийг бол илэрхийлдэг. Тэгэхээр таны хүсэл мөрөөдөл бол биелсэн байна. Зорчижсэн зүйл чинь бол бодит болж чадсан байна. Та одоогийн нөгөө зориод байгаа зүйлтэйгээ нүүр тулаад тэрийгээ ер нь давж гарч болж чадчихжээ. Community тэ өөрийнхөө хүсэжсэн тэр ийм болохыг ялалтыг мэдрэхийг, өөрийнхөө давуу талыг олж харахыг ч юм уу, тийм нэг ямар нэгэн зүйлийг толгойлохыг ч юм уу тэ хүсэжсэн бол тэр зүйл чинь бол биелэлээ олж та аль хэдийн шагнагдсан байна. Хүслээ биелүүлсэн байна. Нэг тийм лидершип юмыг манлайлах тийм төвшнийг болж чадсан байна. King of Swords таны амьдрал магадгүй яг энэ King of Swords шиг те ийм юмыг логиктэй хардаг, ухаалаг, бизнес эрхэлдэг ч юм уу, гүйлгээ ухаан сайтай ч юм уу ийм эрэгтэй хүмүүс бас орж ирсэн байх боломжтой. Энэ хүн магадгүй те ингээ гарын дээр шивэстэй ч юм уу, эсвэл жоохон сахалтай ч юм уу, яг энэ хүн дээр харагдаж байгаа юм шиг ийм дүр төрхтэй байж магадгүй. Гэхдээ бас жоохон тийм урлагийн талын мэдрэмж өндөртэй. Гэхдээ нэг тийм эмоц ихтэй биш. Дүлгүүхэн гэх юм уу, одоо гаднаасаа харахад болохоор ингээ юу бодож байгаагаа мэддэхгүй юм шиг. Хэрнээ цаагаараа юм маш ухаалаг, доктортой, буур суурьтай тийм эрэгтэй хүн таны амьдралд айгүй том нөлөө үзүүлж байна. Нэг жилийн дараа та хоёр ер нь бол дундаа айгүй төстэй гэх юм те, зан чанарын хувьд. Lovers гарч ирсэн байна. Та ямар нэгэн ингэ сонголт хийх тал дээр ч юм уу те, хоёр
хоёр зүйлийг тэнцвэртэй болгох тал дээр ч юм уу жоохон юм нэг эргэлзээ таны амьдралд байсан байж магадгүй. Тэр зүйл чинь бол аль хэдийн биелэлээ болоод та зөв сонголтоо хийсэн. Тэгээд тухайн зүйл одоо ингээд нүүр тулахыг хүсэжсэн зүйлтэйгээ нүүр тулж чадсан бол харагдаж байна. За мөн хайр дурлалын тал дээр ч гэсэндээ танд одоо шинэ хайр дурлал гарч ирсэн те хин нэг нь таны амьдралд орж ирсэн байгаа байдал бол харагдаж байна. За Chariot гарч ирж байна. Тэгэхээр та бол улам илүү цаашаа ингээд өсөж хөгжихийн төлөө ямар нэгэн шин зорилго тавьсан. За тэрний төлөө бол ингээд маш завгүйгээр гэх юм уу те үйлдэл хийж хөдөлмөрлөж байгаа байдал бол нэг жилийн дараа бол харагдаж байна. Энэ зорилготой та одоогийнхоо энэ тавьсан суураа гэх юм уу те суур байгаа учраас энэ шин зорилготой та болохоор дараагийнхаа шин зорилгод хүрэхэд айгүй хурдан байх болно гэж ингэж гарч ирж байна. Зорилго чинь тодорхой, үйлдэл чинь тодорхой ч юм уу туршлагатай болсон учраас те тухайн зүйлийг хийхэд тийм саад бахтай байх нэг мөн танд ийм ухаалаг хин нэг таны амьдралд гарч ирснээр туслах хүн гарч ирснээр мөн энэ одоо үйл явц чинь илүү хурдан болох тусламж авах те чиглүүлэгчтэй болох ч юм уу одоо ямар нэг ингэ жоохон эргэлзэжсэн зүйл гарч ирээд байсан бол тэр тал дээр чинь зөвлөгөө өгч чадах юм хүн бол таны амьдралд орж ирсэн байна. За энэ бүхэн тэгвэл тохиолдохоос өмнө таны амьдрал ямар одоо тэмдэг гэх юм уу те зүйл гарч ирэх вэ? Илхээс өмнөх тохиолдох зүйл. За утас гар утасны дэлгэц гарч ирж байна. За ийм хөзөрнүүд бол гарч ирж байна. За эндээс юу харагдаж байна вэ гэхээр ер нь бол таны хувьд маш их юм судалгаа, шинжилгээ, олон зүйлийг бол хийх нэ, тооцоо тоо айгуу чухал. Одоо нэг зүйлийг олон дахин давтаж хийх ч юм уу, нэг зүйлээ олон дахин хайх, нэг зүйлээ өсгөх, тоог нь олшруулах тий гэдэг зүйл туршлага хуримтлуулах ч юм уу гэдэг зүйл бол маш чухал байх нэ. Нэг ийм нэг харилцаа холбоо чинь нэмэгдэх ч юм уу те хүмүүс рүү уцаар ярих байдал чинь нэмэгдэх ч юм уу нэг юм юмны тоо бол яг өсгөр бол харагдаж байна. Нэг эдгээр зүйлс биелэхийн өмнө мөн таны амьдрал ингээд нэг жоохон юу гин одоо найз нөхдийн хүрээлэлд ч юм уу эсвэл яг ингээд та ингээд өөрөө дотроосоо те сайжрын ингээд өөрчлөгдөе гэж одоо үйлдэл хийхэд тэрэнд чинь ингээд жоохон нэг саад болоод байдаг хин нэгнээс салах ч юм уу хин нэг нь таны амьдралаас явах юм байна. Ер нь бол тэр нь болохоор одоо найз төгч юм те нэг тийм таны хувь жоохон юм цуг байхад жоохон хэцүү юм шиг та өөрөө бараг мэддэггүй ч гэж магадгүй ингээд тань ингээд жоохон саад болоод байдаг хин нэгэн таны амьдралаас холдоод эхлэх юм бол ч юм уу те ер нь ингээд яваад эхлэх юм бол магадгүй таны дараагийн хүсэл мөрөдөл биелэх тэр зам руугаа орж ийнө гэж ингэж хэлэл мэдэх боломжтой. За мөн та болохоор бодит байдалтай гэх юм уу яг ийм инхийнсэн тэхийнсэн гэсэн хүсэл мөрөдөл байгаа боловч яг бодит байдалтай нүүр тулж чадахгүй яваад иж магадгүй. Тэгэхээр яг юм бодит зүйлтэйг нүүр тулаа. За тэгээ одоо яг л энийг шийдсэн бол шийдсэн хийхгүй гэж шийдсэн бол шийдсэн гэдэг ингээ бодит байдалтай нүүр тулаад өнгөрсөн биегээс шинэ бий болохын тулд нүрээ угааж тэндээс шинээр турж гарч ирэх. Нэг л та ингээд нэг арай стил имиж ч гэсэндээ эсвэл оюун санаа чинь гэсэндээ нэг цаанаасаа ингээд өөрчлөгдөөд эхлэх юм байна л да. Энэ нь болохоор тухайн зорж байгаа зүйлийгээ бодитоор хараад бодит шийдвэр гаргаж сурж байгаагийн үндсэн дээр энэ одоо зүйлс бол болох нэ. Тэгэхээр энэ эдгээр зүйлс нэг жилийн дараах те таны бодож байгаа зүйлс биелэхийн өмнө иймэрхүү шинж тэмдгүүд бол илэрхнэ. За тэгээд нэг жилийн дараах өөрөөс чинь ирж байгаа мессеж юу байх вэ гэдгийг харъя. За энэ хоёр мессеж бол гарч ирлээ. Шууд авъя
clean your space яг түрүүнд бас гарч ирсэн те. Одоо нөгөө өөрийнхөө орон зай илүү дутуу хэрэггүй бодол мөн одоо хог ноош байдیں۔ Тэ эд хогшлоо багасгах, цонхоо цэвэрлэх, толио арчих ч юм уу те. Тойл цонх гэдэг зүйлээр бол одоо хүний нөгөө гэрэл гэгээ аз жаргал орж ирж идэг те. Учираас энэ бүхнийгээ тонголог сайхан цэвэрхэн байлгах. Ингэснээр мөн оюун санаа чинь ч гэсэндээ давхар ингээд цэвэрхэн сайхан тонголог байх нэ. За мөн family гэсэн хөзөр гарч ирсэн байна. Ямар ч гэсэн гэрээхэндээ илүү цаг гаргаарэ гэсэн мессеж нэг жилийн дараах өөрөөс чинь ирж байна. Хин нэгэн чухал хүндээ маш сайн ингээд цаг гаргаад өөрийгөө илэрхийлээд те. Аав ээжтэй ч юм уу эсвэл одоо хань ижилтэй ч юм уу те ингээд үргэлж цуг байдаг хамгийн энд нь чухал хүмүүстэй илүү цаг гаргаарэ гэсэн мессеж бол өөрөөс чинь ирж байна. За энэ no гэсэн мессеж бас бууж ирлээ. Тэгэхээр таны хувьд болохоор те өөрийнхөө зорж байгаа том зүйлийг хийхийн тулд зарим зүйлс дээр те үгүй гэж хэлж сураарэ. Бүр чангаар одоо нүүр тулаад те зориод ингээд танд гай болоод байгаа хүмүүс ч юм уу эсвэл өөрийн чинь нэг тийм дадал зуршилж байж магадгүй те тэрэндээ үгүй гэж хэлж сураарэ гэсэн юм мессеж бол гарч ирж байна. За ингийн бол тэгээд дараагийнхаа те өөрийнхөө хүсэж байгаа биеийг хүсэж байгаа ирээдүг бол та 100% ингээд нэг жилийн дараа бол биелүүлсэн байх нэ гэж ингэж юм сайхан хөзөрнүүд бол гарч иржээ. За ингээд энэ удаагийнхаа уншлагыг хүргээд дуусгая. Тэгээд таалагдах юм бол та бүхэн маань лайк тараарай. Мөн комент хэсэг дээр өөрийнхөө тэ хөзөрнөөс авсан мэдрэмжийг юм бас хуваалцах боломжтой шүү. Баяр та. За 3 дугаар сонголтыг хийсэн та бүхэн маань уншлагынхаа хэсэгт тавтай морил. За та бүхэн маань ордны чөлөөгаар юм уу эсвэл энэ сургуулийн хичээлийн самбартай те энэ хөзрийг сонгосон байх учиртай. За ингээд та бүхнийгээ уншлах руу орцгоё. За эхлээд та бүхний маань одоогийн нөхцөл байдал бодол мэдрэмж нь ямар байна вэ гэдгийг харъя. Тэгэхээр хөзөрнүүд гарч ирж байна. Дээрээс нь нэмээд за одоогийн нөхцөл байдал гэхээр ер нь нэг тийм хамтралтай холбоотой ч юм уу өөрийнхөө хүч чадлыг үнэлүүлэхтэй холбоотой ч юм уу ямар нэгэн өөрчлөхгүй, шинжлэхгүй, засахгүй болохгүй зүйл таны амьдралд ойрын үед тохиолдсон ямар нэгэн зүйлийг тийм та өөрөө тэндээс орхин гарч явах ч юм уу эсвэл ямар нэгэн системийг өөрчлөх ч юм уу тий шаардлагатай гэсэн юм бодол мэдрэмжтэй бол байна. Тэгээд таны хувьд болохоор яг ийм одоо мэдрэмжийг дотроо сэтгэл дотроо мэдэрч байгаа ч гэсэндээ яг гадна талдаа гэх юм уу үйлдэл дээрээ бол хараахан одоогоор бол гаргаж ирч чадаагүй нэлээд оюун санааны хувьд ядралттай өөрийнхөө хүчин чадал гэх юм уу өөрийнхөө одоо авиас гэх юм уу тий чадамжиндаа жоохон ингээд итгэлгүй болцсон байгаа байдал бол харагдаж байна. Би одоо энийг ингээд өргөжлүүлээд хийгээд чадах болов ч юм уу энэ харилцааг энэ одоо нөхцөл байдалстэй байгаад чадах болов үнэлэгдэх болов ч юм уу эргээд сэргэж чадах болов гэсэн юм бодол мэдрэмжтэй бол байна. За дээрэс нь ер нь сурсан мэдсэн зүйлээ бас яг тийм бүрэн дүүрэн тухайн ажил дээр ч юм уу гаргаж ирч чадахгүй ч юм уу жоохон салбарын хувьд зөрөөтэй ажилд орсон хүмүүсээс байж магадгүй. Гэхдээ та бүхэн маань ер нь бол юмыг шинээр сурыг өөрийгөө бүтээе гэж ингээд дотоод хүч болон гадаад одоо бодит байдал хоёрыг нэлээд тэнцвүүлэх гэж оролдож байгаа, ухаан гаргаж байгаа байдал бол харагдаж байна. Ямар нэгэн юмд ингээ хоригдоод баригдаад бодож ийснээс чинь өөр байгаад байгаа ч юм уу те.
яг нэг юм өөрийгөө 100% бүрэн илэрхийлж чадахгүй ирээдүйд гарах одоо эрсдэл ч юм уу эсвэл өөрчлөлтөөс жоох юм айсан байдалтай байгаа гэсэн юм мэдрэмж бол гарч ирж байна. Иргэн тойронд ч одоо хичнээн те мундаг чадварлаг юм хүмүүс байгаа ч гэсэндээ яг тэд нартэй ингээд өөрийгөө харьцуулаад байх ч юм уу эсвэл жоох ингээд өөрийгөө мяагаар ч юм уу те мэдрээд байгаа юм шиг тийм мэдрэмж бол харагдаж байна. За дахиад нэмэлтээр хүзэр авъя. Энэ 2 хүзэр унжирсан учраас авъя. Таны хувьд болохоор тийм одоо нөгөө ер нь бол нэлээ мэрэгжлийн талын про гэх юм. Ямар нэгэн зүйлийг өөрийнхөө гарт оруулсан эсвэл судалсан урт хугацаанд тухайн зүйлтэйгээ ингээд зуралдаж тий учир начрыг нь олсон ч юм олж байгаа. Тийм төрлийн хүн байна л да. Ер нь ингээ юу тухайн нэг одоо энэ хийж байгаа ажилдаа ч юм уу эсвэл олж авсан эрдэм мэдлэг хийхээ энэ зүйлд болохоор нэлээ их цагийг зарсан. Амьдралынхаа бас нэлээ их хугацааг энэ зүйлд зарж энэнийг олж авсан байд гэсэн хэдий ч яг тэр зүйлийнхээ мөн чанарыг одоо яг гаргаж чадахгүй байгаа юм шиг эсвэл хэрхэн яаж гаргах нь зүгээр юм бол гэдэг дээр жоохон юм нэг асуултын тэмдэгтэй те байгаад байгаа. Өөрийгөө болж байгаа юм болов уу, болохгүй байгаа болов уу гэдэг талаас нь шүүж харж байгаа ийм байдал бол харагдаж байна. За Emperor хүзэр гарч ирлээ. Тэгэхээр ер нь бол нэг гадна талаасаа ч юм уу гадны одоо бодит ертөнцийн дээр хин нэгэн таныг шахах ч юм уу эсвэл та өөрийгөө айгүйх ингэ шахаж ямар нэгэн те шинжлэх, сайжруулах, нэмэлт хэцүүл хийхгүй болохгүй гэсэн байдлаар ер нь бол нэлээд юм хариуцлагатай гэх юм уу, диктатуртай байдлаар бол өөртөө хандж байна. Эсвэл танд их хүмүүс ч юм уу, тэрүүн тойрны хүмүүс тэгж хандж байгаа байдал бол харагдаж байна. Тэгээд ер нь бол ямар нэгэн зүйлийг засаж залах гэдэг зүйл бол одоогоор таны амьдралд маш чухал байгаад байна. За Тэвэл буюу одоо чөтгөр гэж хүзэр маань гарч ирсэн байна. За энэ маань болохоор ямар нэгэн зүйлийн хамаарал ч юм уу те энэ нэг зүйлийг л хийхгүй бол эндээс одоо хийхгүй л болохгүй юм шиг ч юм уу те энэ зүйл байхгүй бол таны амьдрал одоо утга учиргүй юм шиг эсвэл та нэг тийм ялгцсан мэдрэмж авах гээд байгаа ч юм шиг эсвэл одоо юу байдیں۔ Те ямар нэгэн зүйл хамааралтай энэ одоо жишээ нь энд ажиллаж байгаа чинь яг ажлын агуулмж гэхээс илүүтэйгээр өндөр цалинтай учраас ч юм уу ямар нэгэн тийм танд ашигтай нэг зүйл энд байгаад байгаа учраас баригдаад байгаа ч юм уу те нэг ийм зүйл бол байгаад байна л да. Яг хүсэж байгаа дотроос ч ингэж гал хасааж байгаа зүйлийг хараахан хийж чадахгүй байгаа юм болов уу гэсэн мессеж л орж ирээд энэ хин нэгний нөлөөнд баригдмал ийм орчинд байгаад байх ч юм уу те. За гэр бүлийн хүрээнд гэдэг юм бол өөрийнхөө хүсээгүй мэдээг сонссон ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар тэсэд төвчээ тухайн одоо ийм нэг нөхцөл байдлыг тэ өнгөрөөхгүй л одоохондоо болохгүй гэдэг ч юм уу нэг тийм өөртөө нэг ийм тэхгүй л болохгүй гэсэн зүйлсийг үүсгэсэн байгаад байна гэж бол гарч ирж байна. Тэгээ та болохоор ер нь өөрийн чинь одоогийн амьдралын нөхцөл байдал болохоор тийм ингээд хөдөлгөөнтэй идэвхтэй гэхээс илүүтэйгээр илүү юм тогтвортой байр суурь олсон ч юм уу эсвэл хөдөлгөөн багтай идэвхгүй энерги айгу одоо нөх хөдөлгөөний идэвхтэй тийм идэвхгүй энерги айгу тодорхой харагдаж байна. За тэгээд таны хувьд одоо асуудал болоод байгаа зүйл нь нэмж харъя. Knight of Wands. Ace of Wands. Заавал гарч ирэх гэж source гарч ирэх гэж байна. Энэ хоёр хүзэр гарч ирлээ. Та болохоор одоогийн энэ нэг зууралцамж гэх юм уу те нэг юм нэг нөхцөл байдлыг арай юм гэгээлгээр өөрчлөхийг бол хүсэж байна.
Энийг шийдэхийг хүсэж байна. Та цаанаасаа ингэж өөрөө суралцах ч юм уу эсвэл тухайн зүйл хэцүү нөхцөл байдлаас гарах замыг ерөнхийдөө бол хараад мэдсэн байгаа боловч яг яаж хэрхэн хаанаас нь эхлэхээ бас арай мэдэхгүй байгаа ч юм уу те. Ер нь нөхцөл байдлыг бол сайжруулж өөрчлөхийг зорино гэсэн бодол мэдрэмж бол үүнээс хойш те ирээдүйд мессежүүд орж ирж байна л да. Одооных шигээ ингээд зогсон байдал ч юм уу юм нэг идэхгүй ч юм уу те. Хүмүүсийн хэлж байгаа зүгээр дагаад хийгээд байх ч юм уу те. Хүмүүсийн хэлснээр яваад тахас илүүтэйгээр өөрөө дотроосоо цаанаасаа би ингэмээрэн тэгмээрэн ингэж өөрчлөе, ингэж сайжруулъя гэсэн зүйлсийг өөрөө ингэж сэтгэж гаргаж ирэхээр зорж гин. Амьдралдаа те шинэ аялал эхлүүлэхээр зорж гин. Одоо энэ нэг таны амьдрал болохгүй байгаа системийг өөрчлөхийг хүсэж байгаа. Энэ зүйлийг шийдвэрлэхийг хүсэж байна гэж бол гарч ирж байна. За тэгээд нэг жилийн дараах нөхцөл байдал чинь ямар хөө болсон бэ вэ гэдгийг харъя. За 3-ын сава. За ертөнц хүзэр гарч ирлээ. King of Cups. Wheel of Fortune. За. Ер нь бол нэг жилийн дараа тий таны амьдрал аз зууд гэх юм уу, хуурд гэх юм, хөдөлгөөн гэх юм уу тий нэг юм ирэх хэвээр зүйл болох хэвээр зүйлс бол яг голтрлоороо болоод айгүй тийм азтай одтой одоо өөрийгөө сорж исэн зүйлээ давж гарсан. За зорж исэн зүйлдээ хүрсэн байдал бол харагдаж байна. Ер нь ингээд илүү их цаашаа хөдлөе. Одоо тэ ажиллахгүй системээс гарыг ч юм уу тэ нөхцөл байдлыг өөрчлөе, илүү хөдөлгөөн хий, гадагшаа авъя, улс орнынхоо газар байршлаа солио ч юм уу хийж байгаа юм өөрчлөе гэсэн юм хандлага бол үүсцэн байгаа. За магадгүй бүр ингээ хийгээд эхэлсэн голдролтой орсон хийгээд ингээд явж байгаа байдал бол харагдаж байна. Энэ үед болохоор та ингээд өөрийнхөө яг дотоод зүрх сэтгэлийг аягүй сайн сонсоод сурсан гэх юм уу те. Ер нь ингээ өөрийнхөө мэдрэмжийг сонсоод явах нь айгүй чухал юм байна. Юмыг заавал ингээд төгс төгөлдөр болох олноор цугларах их болохыг бол хүлээгээд байх шаардлагагүй юм байна. Багаар хийсэн одоо алхмуудын нөлөөнд дор ийм одоо том цогц зүйл бүтээж болд юм байна гэдгийг та ингээд мэдэрсэн. Ер нь бол одоо нөгөө нэг ийм эрчинд орсон өөрийнхөө одоо юу хийх ёстойг ойлгоцсон ч юм уу те ингээд аюу эрч хүчтэй сэтгэл өндөр байдлаар ингээд амьдрал чинь нэг жилийн дараа бол өрнөж гинөө. За тэгвэл нэг жилийн дараа таны амьдралд биелсэн байх зүйлс юу байх вэ? Юу биелсэн байх вэ таны бодож байгаагаа? Одоо мөрөөдөл гэх юм уу хүсэл зорилгын чинь. За энэ өдөр гарч ирж байна. За Hierophant гарч ирж байна. За Eight of Cups гарч ирж байна. За энэ 3 өдрийг авъя гэж бодож байна. За ер нь бол та өнгөрснийг аль хэдийн тавиад явуулчихъя. Өнгөрсөнд нөгөө баригдаад байсан ч юм уу те нэг болохгүй байна гэж мэдрээд байсан зүйлсээ бүгдийг шинчлээд одоо ингээд яг өөрийнхөө амьдралын дүрмээр гэх юм уу те өөрийнхөө ингэж хийвэл зүг байхтай гэж боддог байсан. Тэр яг замаараа явж гинэ бодож исэн. Тэр нөгөө өөрчлөгдөх суралцах эсвэл сайжрах ч юм уу те гэсэн ийм бодлууд чинь бүгдээрээ биелж гинэ. Тэгээд таны хувьд болохоор нэг тийм томоохон зүйлийг орхиж явж байгаа байдал харж байна л да. Жишээ нь одоо 8 жил ажилласан газараа орхих ч юм уу эсвэл 8 жил үргэлжижсэн одоо хүнээсээ холдох ч юм уу тий харилцаа жоохон тогтворгүй байсан хүнээсээ холдох ч юм уу эсвэл таны хувьд одоо тухайн зүйл таны сэтгэлийн хөдлөлтөд дурсамж бүтээсэн ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар тантай маш ийм холбоотой одоо зүйлийг та ингээд орхиод шинээр амьдралаа үүсгээд шинэ өөрийгөө бүтээж байгаа бүтээх тэр одоо хүсэл мөрөөдөл чинь бол жилийн дараа гэхэд биелж байна. Тэгэхээр магадгүй 8 жил амьдэрсэн газараасаа нүүж шинэ газар очих ч гэдэм юм те. Нэг тиймэрхүү 8-ын тоотой холбоотой ч юм уу те. Тийм зүйлс бол ингээд үүсэх нэ. Таны хувьд
шинэ community, шинэ бүлгэм, хүмүүс, найз нөхөд, шинэ амьдрал үүсгэж байгаа юм шиг тийм байдал бол гарч ирж байна. Гэхдээ яг бүх хүн таарахгүй байж магадгүй ч гэсэндээ одоогийнхоо зүйлийг хийнгээрээ дахиад шинэ өөрийнхөө мөрөөдлийн зүйлийг хийж эхэлж байгаа юм тий. Тиймэрхүү юм таны амьдралыг утга учиртай зөв гэж боддог зүйлс чинь бол би хэлсэн байгаа. Ирээдүй бол харагдаж байна. За тэр биелэх үед те таны амьдралд юу одоо энэ мөрөөдөл хүсэл мөрөөдөл чинь биелэх гэж шүү гэдгийг тохио болгож таны амьдралд юу тохиолдох боломжтой вэ гэхээр за цэцэг энэ үсэрч байгаа юм шиг хүн. Та болохоор ингэ цаанаасаа юу юм зүрх сэтгэл чинь нэг тийм тайван болоод ирэх юм байна. Яг энэ нэг хүсэл мөрөөдөл чинь биелэх тохион гэх юм уу? Яг нэг эсвэл хүсэл мөрөөдлийн хөдөлгөөн алхам хийж эхлэх яг зөв цаг үе хизээвэ гэдгийг мэдэх тэр тохиолч нь болохоор ингэ зүрх сэтгэл чинь айгүй тайван ийм нэг одоо өөртөө одоо жижиг цагууд гаргах боломжтой ч юм. Тэгээ өмнө нь бол ингээл амар яараал үгүй энийг хийхгүй болохгүй заавал ингэхгүй болохгүй гэсэн дүрм журмд айгу баригддаг ч юм уу. Эсвэл хин нэгнээс ингээл дарамт шахалтай айгу хавдаг байсан бол та болохоор одоо өөрийгөө илүү их ингээд сонсож эхэлж байгаа байхгүй. Сонсож эхлээд ямар нэгэн байдлаар таны ингээд сүнсний төвшин чинь юм ингээд сайжраад дээшлэх байгаа одоо нөгөө нэг шат ахиж байгаа үе шат ахиж байгаа учраас өөрийгөө ингээд айгуу сонсч чаддаг, мэдэрч чаддаг тий. Зарим үе зүгээр ингээд бие сул тавиад өргөчдөг. Ийм чадвартай, ийм мэдрэмжтэй болж эхлэх үед таны одоо хүсэл мөрөөдөл чинь бол ингээд багаар биелж эхлэх юм. Та айгуу олон хүнтэй ивентүүд ч юм уу, эсвэл сургалтанд явах ч юм уу, эсвэл ийш тийшээ аялж явж олон төрлийн хүмүүстэй уулзаж үзэх ч юм уу тий. Эсвэл хүмүүсийн үзэл бодлыг сонсож өөрийгөө хэрэгцүүлэх ч юм уу. Нэг тийм холилдсон ийм одоо олон зүйл дундаас өөрийнхөө гэсэн зүйлийг ингэ сонгож авах боломж танд гарч ирнэ. Хаа нэг тийшээ очдог ч юм уу тий. Тэгээ та тэрэн дунд болохоор ингэ жоох ингэ төөрөгдөд ээж магадгүй л дээ. Би одоо яг яах хэвтэй юм бол ингэж хийх гэж байгаа маань зөв юм болов буруу юм болов гэсэн нэг тийм төөрөгцсөн мэдрэмж бас айгу төрж иж магадгүй. Тэр үед та яг ингэ өөрийнхөө зөв замаар явж байгаа. Тэр хүсэл мөрөөдөл чинь биелэх те эхлэл тэр алхмаа бол тавьж чадчихна гэж бас ойлгож болох нэ. За мөн таны одоо гэрт чинь байдаг ч юм уу эсвэл ажил дээр чинь байдаг ч юм уу те хаан ч үгүй. Одоо тасалгааны ургамал чи айгүй ингэ гой ургаж эхлэх ч юм уу. Ерөөс цэцэглэхгүй байсан цэцэг гинт цэцэглэх ч юм уу те нэг тиймэрхүү тохоо сайн шинж тэмдгүүд бол илрэх магадлал бас харагдаж байна. Эсвэл та нэг ингэдэ өөртөө цэцэг авмаар санагдаад ч юм уу тий хүнийг ингэж хүлээхгүйгээр өөртөө нэг цэцэг бэлэг авмаар санагдаад байх ч юм уу. Тиймэрхүү тохионууд танд ингээ ертөнц бас илгээж таны хүсэл мөрөөдөл ингээ биелэгч шүү гэдэг тохиог бас өгжиж болно гэж ингэж гарч ирж байна. За тэгээд нэг жилийн дараах өөрөөс чинь ирж байгаа мессежийг харъя. Энэний өмнө Animal Card-насаа Oracle-асаа ганц 2 хүзэр энд хэдэн хүзэр авъя. Яалтчгүй таны хувьд нэг юм том зүйлийг орхиод шин зүйл рүү ингэж орж байгаа нэрг яалтчгүй. Энэ баавга гэдэг амтан маань болохоор ер нь ингэж юмыг захирах одоо ингэж контрол хийх юм уу гэсэн тийм утгыг илэрхийлдэг байхгүй. Тэгэхээр та өөрийнхөө амьдралыг контролдох, өөрийнхөө амьдралын зам мөрийг удирдах тэр цаг хугацаа чинь бол одоо ирж байна. Энэ нэг жилийн дотор та тий өөрөө тэр амьдралынхаа жолоог өөрөө хатгаад жолоогоо өөрөө ингэ бариад явах боломжтой тэр цаг хугацаа чинь ирж магадгүй өмнө нь те хин нэгэнд даатах ч юм уу, хин нэгнээр замаа заалгах ч юм уу, хин нэгийг дагах ч юм уу гэсэн үйлдэлүүд таны амьдралд олон байсан байж магадгүй. Гэхдээ одооноос хойш та өөрийнхөө амьдралыг өөрөө захираад бүх хариуцлагыг өөрөө барьж чадах үс тийм потенциалтай хүн болсон байна. Тэгэхээр ямар нэгэн те та ингээд нуугаад бариад хориод ингээд байгаа тэр нэг
зүйлийг зүрх сэтгэлийг ч юм уу тавьж явуулах цаг нь бол ирсэн гэж ингэж гарч ирж байна. Энэ тарганы спирит байна л да. Энэ ингээд нэг тийм зүрх барьсан нэг айсан юм шиг царайтай байгаа. Тэгэхээр магадгүй те таны амьдралд ингээд хоригдсон юм шиг тийм зүрх сэтгэл зүрх эднэр байгаа бол тавьж явуулах гэх юм уу. Нэг юм ямар нэгэн зүйлийг та амьдралаасаа ингээд өөрчлөх сэтгэл зүйтэй холбоотой ч юм уу, сэтгэл зүрхтэй хайр дурлалтай холбоотой ч юм уу те эсвэл зүрх сэтгэлээ зориулж ясны чухал зүйлээ орхиод дараагийн түвшин рүү явах ч юм уу гэдэг зүйл бол энэ нэг жилийн хугацаанд айгүй чухлаа гэж ингэж гарч ирж байна. За тэгээд нэг жилийн дараах өөрөөсөө ирж байгаа мессеж юу вэ гэдгийг харъя. За энэ 3 хүзэр гарч ирлээ. За энэ 3 авъя. За alone time ганцаараа өөртөө цаг гаргах. За бясалгах ч юм уу эсвэл нөгөө өөрийнхөө аура энергийг мэдрэх тийм. За мөн pleasure гэсэн утгаар ингээд гарч ирсэн байна. Өөрийгөө хайрлах. Ерөөсөө өөрийгөө хайрлах. Өөрөө магадгүй таны хувьд те хэн нэгний төлөө энэний төлөө тэрний төлөө гэж ингэж айгүйх энерги алддаг, зардаг төрлийн хүн байж магадгүй л дээ. Тийм учраас таны нэг жилийн дараах би чинь өөртөө цаг гаргаарэ те явъя гэж боддог газараа яваад үзье гэж боддог юм аа үзээд идэ гэж боддог юм аа идээд ч юм ингээд өөрийгөө дотроосоо цаанаасаа баярлах зүйлээ ингээд хийгэрээ гэсэн мессеж бол гарч ирж байна. Өөрийн чинь дотор айгүй юм олон төрлийн цэцэг дэлгэрээгүй цэцгнүүд байгаа гэн. Тэрийг яг энэ нэг жилийн хугацаанд ч гэх юм уу те цаашдаа ер нь ингээд нэг нэгээр нь дэлгэрүүлж, дэлбэлүүлэх ингэж өөрийн чинь одоо тэр жинхэнэ дотоод мөн чанар гэх юм уу хүсэл мөрөөдөл чинь тодорхой болж гарч ирнэ. Тэр дотроо ингээд дэлгэрээгүй байгаа цэцгээ дэлбэлүүлэхийн тулд илүү өөртөө цаг зарцуулаад өөрийгөө хайрлаад өөрийгөө одоо магтаад тийм үйлдэлүүдийг бол хийгээрэй гэж ингэж гарч ирж байна. Айгуу тийм сэтгэл санааны хувьд тайван сайхан цагийг өөртөө гаргаж кайфтай нэг юм нэг ямар гоё юм бэ амьдрал гэдэг чинь гэдэг мэдрэмжийг авах тийм хүчүүдийг өөртөө үүсгээрэй гэсэн мессеж бол ирж байна. Хэрвээ ийм зүйлсийг үүсгээд өөрийгөө сонсоод хайрлаад өөртөө халуун талаа үг хэлээд эхлэх юм бол чинь амьдралын чинь харах үндэсэг за танд ирж байгаа зүйлс цаанаасаа ингээд өөрчлөгднө гэж нэг жилийн дараах таны одоо та мессеж дамжуулж байна. За тэгээ энэ жил ансварс хүзрнээс мессеж аваад энэ мэргийг дуусгая. За энэ хүзэр маань нөхцөл байдал сайжирнаа нөхцөл байдлын таны зориод байгаа тэр нартай сайхан тодорхой ойлгомжтой зүг рүү бол явах болно. Тийм учраас та одоо энэ далайн гүнд сэлж байгаа энэ жилийг танаар төсөөлөж илэрхийлсэн байна л да. Энд чинь ингээд харахад болохоор та ингээд зүгээр тэр дээшээ очихыг хүсэж байна. Гэхдээ ингээд хөлөө хөдлөж эхлэх байгааз тэгэхээр хөлөө ингээд хөдлөгөөд сэлээд эхлэх юм бол та маш хурднаар нөхцөл байдал чинь сайжраад удирдлагыг гартаа авснаар нөхцөл байдал чинь таны бодож байгаагаас ч хурдан ингэж урагшлах болно. Өөрийнхөө дотор байгаа тэр мөн чанар, хүч чадал энэ бүхнийг танаа дэлгэрүүлээ, цэцгэлүүлээ гэсэн юм мессеж бол гарч ирлээ. За ингээд энэ хүрээд мэрэг маань дуусж гин. Тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд сонссон эсвэл хараад анзаарсан ч юм уу зүйл байх юм бол комент хэсгээр энэ хүзрийг хараад ингэж бодогдлоо гэдэг ч юм уу комент бас бичиж ялна шүү. За ингээд энэ хүртэл бичлэгийг маань үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр 7 сарын 7-ны өдөр Японд болохоор Танабатагийн одоо энэ баярын өдөр тохиолдож байна. За энэ нь ямар баяр юм бэ гэхээр одоо дэлгэцэн дээр харагдаж байгаа хусны мөчр дээр өнгөнгийн цаасан дээр өөрийнхөө хүсэл мөрөөдлийг бичээд ингээд өглөгөхөд тухайн хүсэл мөрөөдөл нэг жилийн дотор ингээд биелдэгэ гэсэн юм одоо домгийн шинжтэй юм баяр өгдөг. Тэгээд хэрвээ одоо ингээд сонирхож байгаа хүмүүс байх юм бол би энэ домгийн талаар нэг жижигхэн ярьж өгье.
энэ домгоор болохоор Тэнгэрийн хааны охин Орихимэ болон Хикобоши гэдэг хоёр одоо дурлалт хосын хооронд одоо үүссэнтэй хайр дурлалын асуудлын гэх юм уу тухай домог байдаг. Тэгээд энэ Тэнгэрийн хааны охин нь болохоор одоо нөгөө тэнгэр дээр ингээ байдаг шөнө од гарахад байдаг сүүн зам гэж үүдтэй. Тэгээ тэрний ирэг дээр ингээд хувцс нэгтгэх тийм ажил хийдэг байсан юм байна л да. Тэгээд охиндоо одоо хааны жилтэй болоосэ гэж удаж хань хайсан хаан сүүн замын нөгөө талд одоо үхэр хариулдаг юм ажилсаг залууг охинтойгоо танилцуулаа. Тэгээ тэр хоёр бие биедээ ингээ ухаангууд дурлдаг. Гэвч гэрэлтнийхээ дараа тэр хоёр одоо дурлалт хосууд маань хайр дурлалдаа хитрхи автаад ингээд ажиллаа хийхээ болоод одоо нөгөө Орихимэ маань хувцаа нэхээ болоод Хикобошийн өхөрнүүдээ маллахаа болоод нөгөөх нь Тэнгэрийн ингээд талбайгаар дүр ингээд тэнж эхэлдэг. За үүнд нь Тэнгэрийн хаан одоо дургуун хүрээд хилэгнээд сүүн замын хоёр тал тэр хоёрыг ингээд тусгаарлахаар болдгоо. Тэг ингээд тусгаарлагдсан хоёр хос маань болохоор өдөр шөнөгүй уйлж гашууд яаж одоо ингэж яхаа харсан хаан одоо өрөвдөөд өршөөл үзүүлээд хэрвээ жилийн турш та хоёр ингээд ажиллаа сайн хийх юм бол жил бүрийн 7 дугаар сарын 7-ны өдөр ганцхан удаа ингээд уулзахыг нь зөвшөөрсөн юм байна. Хэрвээ тэр өдөр нь ингээд бороо орох юм бол сүүн зам үерлээд уулзч чаддаггүй болохоор тухайн үед нэм шуунууд гарч ирээд дал авчаараа гүүр хийж тэр хоёрыг уулзуулдаг гэсэн юм романтик түүхтэй ийм одоо баяр юм байна л да. Тэгээд Японд болохоор ерөнхийдөө одоо ийм хулсан дээр те өнгөнгийн цаасан дээр хүслээ бичээд ингээд хүслээ бол шивэндэг байгаа. Тэгэхээр өнөөдөр одоо бас ийм утга учиртай гоё өдөр мэргээ оруулж байгаагийн учир нь гэвэл та бүхэн маань ч гэсэндээ одоо жишээ нь ингээд улаан өнгийн цаасан дээр өөрийнхөө амжилт талархлын талаар хүсэл мөрөөдлөө бичиж заавал одоо ямар нэгэн зүйлд үлүүлгүйгээр гоё өгөхөд ингээд дэвтэрдээ хадгалчих ч юм уу эсвэл хувийн өсөлтийн тухай танд ийм хүсэл мөрөөдөл байгаа бол тэрийгэ бичээд ингээд бас хадгалчих ч юм уу те одоо энэ шар цагаан хар хөх гэд ингээд өнгө тус бүр өөрийн утга учиртай юм боломж нөх юм бол те өнгийн цаасан дээр боломж нь байхгүй бол зүгээр цагаан цаасан дээр бичээд ингээд тухайн өнгийн балаарч юм те бичээд ингээд хүсэл мөрөөдлөө шивэнж болно шүү. Өнөөдөр болохоор ийм хүний хүсэл мөрөөдөл биелүүлдэг хүчтэй юм энергитэй өдөр гэж уламжлалтын баярын өдөр байгаа. Тэгэхээр энэ өдрийг энэ энергийг ашиглаад та бүхэн маань бас ингээд хүсэл мөрөөдлөө шивэнж болно шүү гэдгийг энэ хүртэл одоо дамжуулах гэсэн. Тэгээд бичлэгийг маань үзсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээд хүсэл мөрөөдлөө те ямар өнгийн цаасан дээр бичснээ бас комент хэсэгт хуваалцах сонирхолтой байх гэж бодож байна. Тэгээд дараагийнхаар нэг сонирхолтой бичлэгээр бас эргэж уулзтлаа. Түр баяртай.